За өнөөдөр 11 сарын 7 канал лили маань ингээд улам л ургаад байна. Ойртой бүр амар дулаараад гадаа ч бараг буцаад зүрхэд хоног 100 болох шахсан. Тэгэнгүүт энэ хэд маань ингээд буцаад ургаад өөрхөө. Одоо энд бас ургаж байна, энд ороос. Шинэ навчнууд гарч байна. Энд бас ургаж байна. Энэ ард ингээд бүр 2-3 салгалаад тэгээ эндээс надад утгагүй цэцгэлэх гэж байна. За энэ маань ингээд эхнээсээ нөгөө өрөө өгöd эхэлж байна. Би энийг түрүү жил энэ үрээр нь тарьсан. Одоо эхлээд ийм болоод ийм зөөлөн болцсон болоод бомбор юм болж байгаа. Тэгэнгүүтээ энэ гадхууд нуунаад ийм хатуу ийм бондгор ийм юм дотор. Одоо эдрийг би ингээ бүгдийг авчээ. Энэ дотор нөгөө жижиг хар өрн гарч ирнэ. За тийм ингээ онгоолгоо харах юм бол энээс л одоо өрслүүлээл энэ цэцэг ургаж байгаа юм чинь гоё аваац. Түрүү жил одоо ийм хар өрнөөс ургасан. Би бараг 2-3-7 хоног усан дотор энэ хар өрөө өрслүүлж агаад соёолуулж агаад тэгээ соёолонгот нь шороонд хийгээд үндэслүүлсэн. Тэгээ гаргаж ирээд ингээд тавиад энэ цэцгийн нэг хамгийн гоё юм нь энэ бүр ингээд зунжингаа намаржингаа ургадаг юм байна. Ерөөсөө ингээл араасаа ингээл цэцэг нь унаал тэгээл дахиад шинэ цэцэгнүүд гарч ирээл ингээл ургаад идэх юм байна. Одоо энэ доор эдгээр бүгд өрөөр ургуулсан цэцэгнүүд. Одоо энэний өрнүүд бас авахд бараг бэлэн болж байна. Ингээд хэдэн өрнүүд аваа хадгалчин тэгээд их хавар маш эрт соёолуулаад тэгээд эрт гаргаж ургуулна. Энэ ер нь сэрүүнд халуунд ер нь бүхэл үйлрэлт дуртай цэцэг юм байна. Тэгээд одоо 11 сар болчиход ах чинь ингэж гоё ургаж байна. Тэгтээ яг манай дулаахан байгаа л та. Тэгтэл маш хурамтай ургадаг цэцэг байна.